ард түзөө үзүүлж байна. Харирийн хань. Яг юунаас эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Хүнд ойлгомжтой тодорхой бас товчхон бичиж чадахгүй л байх. Гэхдээ хэрэндээ хичээж бичлээ. Миний аав үнэхээр маш сайн аав байдаг юм. Хүн болгоны аав л хамгийн сайн мундаг нь байх. Манай аав бол үнэхээр мундаг хүн шүү. Эгч бид хоёрыг аавтай минь манай ээж бүр хар багт минь хаяад явчихсан юм. Цэцэрлэгээс манай эгч аваад л хөлдөж өгөх гэсэн хоёрын орж ирэхэд аав галаад үлчгсэн сууж байсан. Гэр орон нэг л ороо бусгаа ээжийн эд хэрэглэл гих зүйл үлдээгүй байлаа. Ээж хаашаа явсан юм гэж намайг асуухад аав минь над дээр ирээд хөөх хацар нь яг л улаан алим шиг болчихож ээж нь одоо бид гуравтаа дахиж амьдрахгүй. Одооноос эхлээд гуруулаа сайхан амьдрна гэж хэлсэн. Эгч бид хоёр зөндөө уйлсан. Мэдээч шүү дээ. Ээжигээ орхиод явчих нь гэж яаж санах вүлээ. Тэр өдрөөс л бид гурван амьдрал эхэлсэн дээ. Аав маань хэцүү байна гэж архиуж, гадуур хонож, тэр байтугай гэрт эр им хэнийгч авчирч үзээгүй. Бүхий л зүйлийг өөрөө хийнэ. Гэрт орж им гадаа гарч ир болж явдаг байсан дөө хөөх юм. Эгч маань арай том болж аавыг ажлаас нь ирэхэд гэрээ цэвэрлээд хоолой хийчихдэг боллоо. Би бол аав эгч хоёрынхоо хайранд эрхэлж өссөн. Анх 5 хантай гэрт амьдардаг байсан бол сүүлдээ хашаа байшин намайг 9-р ангид ороход манайх гэдэг айл 2 өрөө байранд орж байлаа. Аавын ажил аавыг минь мундаг ажилласан тул шагнал болгож өгсөн тэр. Бид гуравч маш их баяртай байлаа. Намайг төгсгчил аав байраа зараад дээр нь хадгалсан мөнгөө нэмээд 3 өрөө болгочихсон. Дутагдах гачигдах зүйлгүй сайхан л амьдарч байлаа. Эгч ажилд ороод л аав бид гуравч нь тансаг. Оюутан болох гээд ямар мэрэгчлээ болох уу, аль сургуульд орох уу гэхэд аав миний охин гадаадд сурвал яадаг юм. Эгчийн сургая гэсэн ч эгч чинь сураагүй. Ядаж 2 охиныхоо нэгийг сургамаар байна. Гэж асуухт нь зөвшөөрчихсөн. Аавыгаа гомдоохыг хүсдэггүй хүн л дээ. За тэгээд л бөөн ажил болж Солонгос сурахаар боллоо. Хавар сургуулаа төгсөөд л сар гэртээ аав эгч хоёртойгоо амарч бас аялж дурсамж бүтээгээд л хүний газар руу эрдэм сурахаар хүлгийн жолоо заллаа. Муу аав минь доглон нулимстай л үлдлээ. Эгчтэй хүнтэй суулгүй намайг сургуулаа төгсөж ирдэл аавыг л хараад байж байгаарай гэж захиад л. Хөөх юм уу эгч минь за санаа зовлтгүй гээд л үлдсэн. Ингээд би гэдэг хүн 2 жилиг ардаа үдээд тэр амралтаараа гэртээ Монголдо ирлээ. Уг нь тэндээ ажил хийж мөнгө олмоор байсан ч аав минь би энэ муудлаа гэхэд нь би чинь шуудхан л нисээд ирэв. Уг нь би аавыгаа арайч тийм амар муудчихсан байна гэж бодоогүй. Эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нь би бараг л таниагүй. Маш их жин хасаж бас царайг харалчихсан байсан. Аавд минь нэг л хорт зуршил байдаг байсан нь тамхи татдаг байв. Тэр хорт зуршил аминд нь хүрнэ гэдгийг мэдээд их хэлдэг байсан ч аав нь яагаад ч тамхинаас гарч чадахгүй юмаа гэд хэлдэг байж үлээ. Эгч бид хоёрч за яах вэ? Муу аав минь ямар архиуж, хүүхэн эргүүлж, аль эсвэл эсэн бусын муухай зүйл хийх биш. Ядаж энийг нь хорхоо болий гээд хоригддаггүй байсан нь бид хоёрыг толгоогоо шаахад хүргэсэн юм. Аав минь бурхан болохоос өмнө ээжийн тухай анх удаа эгч бид хоёрт ам нийлээ. Ээж аавыг ядуу хизээч өсөж дэвчгээр амьдрахгүй яг л энэ хിവэрэ байх юм байна гэд хаяад явчихсан гэсэн.
Өөр хүнтэй суух гээд 2 хүүхдээ нөхрөө орхиод явсныг бид тэгтэл мэдсэн юм. Гэхдээ аав хэлэхдээ ээжигээ битгий буруутгаарай. Ээжийнх нь зөв. Аав нь сайхан амьдруулна гэж авч суучгаад халуун гэрт хонуулж байсан удаагүй шүү дээ. Дандаа л ээж чинь хүйтэн гэр галлаж дулаацуулдаг байсан. Ээжт нь тэгж яваагүй бол аав нь ухаажиж өдөө зэрэгтэй амьдрахгүй л байсан байх. Тэгээд ч 2 сайхан үрийг нь төрүүлж өгөөд надад үлдээгээд явсан шүү дээ. Ингээд аав минь цэл залуухан дөнгөж 48 наснда Бурхны оронд очив юм. Аав минь эгчбит хоёрт маш их мөнгө хадгалсан байсан. Би гэдэг хүн чинь муу эгчийгээ үлдээгээд буцаад л Солонгостой ирсэн. Уг нь тэндээ эгчтэйгээ үлдмээр байсан ч аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд явсан. Эгчтэй аавынхаа үлдээсэн хөрөнгийг үлдээсэн юм. Би авчих бол юунд ч хамаагүй үрчгэнэ. За тэгээд л эгч над руу байнга мөнгө явуулнаа. Би ч аавыгаа санаж сэтгэл санаагаар унсан амтан нэг хэсэг хэдэн найзуудтайгаа сайн шоуддаг байлаа. Тэгж байгаад нэг Аз залуутай танилцсан нь Япон залуу байв. Бүх зүйл их хурдан болж өнгөрсөн. Би биенээсээ алхамж холдож чадхааргүй хүрлээ. Эгчтэй энэ тухайгаа хэлтэл мэдээж таагүй хүлээж авсан. Бараг л зөвшөөрөхгүй гээд уурлаад буцаад хурдан ир эндээ сур гэж хэлэхэд нь би зөрүүдлээд эгчийгээ залгахад нь хариу өгөхөөж боллоо. Сургуулаа төгсөө шууд л найз залуутайгаа Японд руу яв. Энэ үед муу эгч маань бас нэг хүнтэй сууж байсан юм. Хорим найр хийх гэж байснаа аавч байхгүй, чийч байхгүй юм чинь би хиндээ харуулах гэж хорим хийдэг юм гээд хийгээгүй гэсэн. Ээж аавтай эмээтэй танилцаад л биднийг төрдөө гэрт нь хамт амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. Ажилд орох гэтэл хэл байхгүй учраас яах ч аргагүй байлаа. Найз залуу маань харин ажил хийнэ. Орой ирээд л хамт эрхлэлдээд л. Эхэндээ сайхан байсан ч аажмаар ээж намайг байнга загнаж эхэллээ. Энийг ч ингэж хий, тэрийг ч тэг, наадхыгаач тэгдэггүй юм гэдэл. Ядаж байхад олигтой ойлгохгүй болохоор үнэхээр хэцүү. Интернетээс Япон хэл сурах гэж үзсэн ч эмээ нь миний ноутбукийг эвдлээд хайчихсан. Эмээ нь тийм зүнх өвчтөй хүн байсан юм. За тэгээд нөхрийгөө л эрхийг ихүүлэв. Аав нь бас ажилтай, өглөө гараад орой ирдэг. Өдрөөр эмээ ээж бид 3 л хамт байдаг. Ээж нь сүүлдээ Японоор юм яриад л хажууд суучихна. Эхэндээ намайг загнадаг байсан бол сүүлдээ нарийнхан дэрс шиг юмар гар болон нуруу руу минь ороолгож эхэлсэн. Соёлын ялгаа бас Япон хоол яаж хийх, бэлтгэх, орц материалыг нь ч мэдэхгүй байхад л буруу зүйл хийлээгээд байнга загнаж цогтөг боллоо. Нөхрийгөө орой эрэхт нь хэлтэл уучлаарай, би ээжтэйгээ ярилцаж үзье гээд л тэгнэ. Сүүлдээ манай ээж жоохон хэцүү ааштай, өөр орны хүнтэй суусанд дургүй байгаа юм аа. Чи таалагдах гээд өөрөө жоохон хичээч гисэн. Би ч хичээнэ. Өдөр бүр цаг минут тутам хадам ээждээ таалагдах гээд л их л хичээнэ. Даанч хэлний бэрхшээлээс болоод чадахгүй. Маш эрт дуудаж босгоод л цэвэрлэгээ хоол бэлдүүлнэ. Ядаж ийм тийм гээд заагаад өгчхөл сурчих гээд байдаг. Огт тэхгүй. Маа гээд л өгчхөн. Яах нь огт мэддэхгүй. Нөхөр сүүлдээ бүр хов зөөлөө. Чи өөрөө л болохгүй залхуураад байгаа юм биш үү гэдэг. Бид маргалтахаар ээж нь орж ирээд л хид өглөж над руу чичилж байгаад л гараад явна. Уцаар нэгч яриулахгүй уцыг нь булааж аваад унтраачхна. Эгчтэйгээ ч холбогдож чадхаа байсан. Энэ мэтээр явсаар жил гарan боллоо. Овоо хэл мэддэг болсон. Ядаж юу гэд байгааг нь ойлгоно. Эмээтэй ч овоо найзлаад арга ивийг нь олчихдаг боллоо. Гэхдээ л нөхөр бид хоёр улам бүр хөндөрч байлаа. Хадам ээж намайг хүүхэд төрүүлж чаддгүй юм уу? Арчаагүй. Манайх удмаа алдах нь гээд л. Хаа нэг баяр ёслолоор л эгчтэй минь уцаар яриулна. Гэхдээ нөхрийн дэргэд. Энэ өнгөрсөн хугацаанд нөхөрч бас надад 2-3 гар хүрсэн.
ээжтэй нь муудалцлаа гэж. Харин аав бол юу ч хэлэхгүй. Энэ айлын яг л гэрийн үйлчлэгчиг 3 жил амьдарсан. Азаарч гэхүү, золоорч гэхүү, нөхөр өөр хүнтэй болж би гэдэг хүн тэр гэрээс өмссөн хувцс гар утас бичиг баримттайгаа л хөөгцсөн юм. Ямар ч мөнгө байхгүй, эгч рүүгээ холбоо барьж чадахгүй хэцүү байсан ч зэрэгэлдэх айлын эмээгийнх нь найз эмээ надад тусалсан юм. Би тэдний гэрт байхад өглөө 4 цагт босож хоол бэлдэнэ. Аав болон нөхрийн ажилдаа авч явах хоолыг бэлтгэнэ. Дараа нь ээж эмээ хоёрын өглөөний хоол, аяг шанаг угаан, гэр цэвэрлэн, өдрийн хоол, хувцс угаалга, оройн хоол, цэвэрлэхий гээд 12 цагт унтна. Өдөртөө 4 цагийн л нойртой амьдрна. Хадам ээж надаар өдөр бүр хувцс угаалгаж, гэрийнхээ эд зүйлсийг өдөр бүр чийхтэй болон хуурайгаар нэгж тавилга эд хэрэглэл үлдээлэхгүйгээр цэвэрлүүлнэ. Надад туслахгүй. Эмээгийн баас шээсийг цэвэрлүүлж угаалгана. Эмээг усанд оруулна. Зүгээр л цалингүй зарц. Энэ бүгдийг хэлж гомдлоод нөхөртөө хэлтэл тэр Монгол эмэгтэйчүүд бүгдээрээ ийм залхуу юм уу? Энийг чинь ээж минь ганцаараа л хийчихдэг байсан юм гээд хамгийн анх удаа зодсон. Дараа нь ээж нь бидний дунд худлаа яриад намайг 2-3 удаа зодуулсан. Өдөрт надад өгдөг хоол нь 1 аяга будаа, 1 амтгүй шүл, 2 өндөг тэгээд л болоо. Хам чирээндээ суулгач хоолдгүй байсан. Хоол хийж байхдаа эдэг гэхээр хадам ээж яг хараад суучхна. Тэр айлаас хөөгдөж гарахад хадам ээж тэр Монгол руугаа тонил өөрийн заяагүй юм гэж хэлээд хөөсөн. Гэхдээ бүх Япон хүмүүс тийм биш шүү. Асар их соёлтой, хүмүүжлтэй хүмүүс маш их. Би гэдэг хүн л азгүйтэж тийм хүмүүстэй учирсан байх. Ядаж ганц удаа эгчийнхээ хүнд орчихсон бол гэж би маш их харамсаж уйлдаг байсан. Хажуу эмээ надад тусалж эгчтэй минь холбож өгч, эгч маань хүрэн ахтай цуг ирж намайг авсан. Би гэдэг хүн чинь Монголдо очоод гэртээ очиход үгээр хэлхийн аргагүй сайхан байсан. Муу эгч минь аавын үлдээсэн мөнгийг огт үрээгүй надад бүгдийг нь өгсөн. Бас байрыг минь хүртэл өгсөн. Одоо бол эх орондоо мэрэгчлэрээ ажиллаад бас удахгүй хөөхөн үртэй болох гээд үрээ хүлээгээд сууж байна. Мэдээж Монгол залуутайгаа суусан. Харин өнөөх нөхөр маань намайг явсны дараа надтай холбогдоод ирээч гэж гуйсан. Би ч шууд л хамаг эмээг нь блоклоод л амьдралаасаа зайлуулсан да. Эгч маань 2 хүүхэдтэй. Ингээд тэр сайхан аавын үргэлжлэл улам бүр олоолаа болж байна да.